Өмнөх цаг үед дандаа авилгагдсан байдлаар газар олголт хийж замбраагүй орон сууцны хорооллууд хийсэн. Би бас хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж исэн хүний хувьд би энэ газрууд яаж олгогдчихсныг мэдэн шүү дээ. Энэ хэдэн том барилгын компаниуд би та нартай үзэж байгаа дуусан шүү. Би өмнө нь бас нэг хэдэн том авилгачтай үзээд ард нь гараад өнөөдөр бас ингэ явж байгаа. Нэг хэдэн барилгын компаниудыг би анх яаж газар авсан, яаж барилгын зөвшөөрлүүд авсан, яаж ашиг олсон гэдгийг мэдж байгаа. Одоо жоохон сэтгэл гаргаж энэ иргэдтэй энэ байранд орсон хүмүүстэй нэг сургууль цэцэрлэгтэй болох тал дээр нэг жоохон ч гэсэн газар нийслэлд өгчөөч. Бизнесийг нь булааж авах гэж байгаа зүйл биш. Энэ сургууль цэцэрлэг тавья. Энэ асуудал үүсээд байна. Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтэц гэр хорооллыг орон сууцчлах ажилд газар чөлөөлтүүдийг хийж буй. Энэ хүрээнд нийслэлийн нутагын эсгэрт нийт 7 сургууль, 7 цэцэрлэг барих байршилд газар чөлөөлөлт хийгээд байна. Тодорхойлбол 7 сургууль барихад 134 нэгж талбар чөлөөлөхөөс 105 нэгж талбарыг чөлөөлсөн, харин 7 цэцэрлэг барихад 57 нэгж талбараас 46 нэгж талбарыг чөлөөлөд байна.